За төрийн наадмын 5-5-нд босноо л үнэхээр том хувь тавилан хамгийн түрүү тий. Өг дээдсэм нь буян заяа. Тэгэл ер нь тэр давааг давчаал хамгийн түрүүнд аавдаа л очих сүлхийг аав манай гэрээ суудсан байсан. Өмнө жил нь уйлаад очих төрхий бараасан юм суужсан. Одоо нэг баярлуулчих юмсан гээл 5-5-нд гарч байгаа шүү дээ. Тэгээ сайхан 5-5-аад тугаад хойрж явахад их олон бодогддаг юм билий. Ямар ч бас энэ нийтлэл хичээсэн шүү чи чадлаа тий. Сайхан аав ээж, сайхан өг дээдсийнхаа буян заяагаар Монгол улсын начин золтой бүх болоо тий. Тэрийнхөө 9 суугаан тавгийг ингээд тойрох завшаан тохиож явахд бас өөрөөрөө бахархмаар омгшмоор тий. Ингээд орилмоор тэр тугаад хойрцсон явж байгаа бас юм болж байгаа шүү. Тэгээ үнэхээр сайхан. Одоо тэгээ тэр мэдрэмжийг ард түмэн гэлтг бас өөрөө дахиад нэг авчих юмсан гэдээ бас нэлээд чанга зориг тавиад бэлэг сургуультайг явж байна. Бас цаг хугацаа 8 жил өнгөрсөн байна. Тийм байна тий. Начин залуу начны дааг хөтлөө одоо бол ална гэж явж байхад 8 жил зүгээр. Алж чадахгүй өнгөрдөө. Одоо дааг маань надраг болсон явж байгаа гэж. Тийм тэгээд яг адилхан одоо даваа очир гэдэг хүн одоо зургатаа гарахтаа энэ нэг хүн усын цол хүртээд байгаа юм шиг харагдаад байгаа бол энэ хүний ард гэр бүл тий энэ хүний төлөө зохилж байгаа эцэг их за зөндөө болон хамаадан садан пүүс компани цуг явж идэг. Энэ хүмүүс энэ цол авснараа даваа очир цол авснараа энэ хүмүүс сайхан наадлаа гэж ингэж утгын цол ярьцаадаг тий сэтгэлийн цэнгэл их юм уу тий одоо уул ус маань баярлаж нутгийн ард иргэдмаа сайхан баясаж сайхан нутгийнхаа 100 голонтой наадмаа хийж нэгэн өдрийг одоо өөрийнхөө төрөг урлынхантаа тий ургийнхантайгаа сайхан баярлна гэдэг чинь бас Монгол өхөр хичээлсний төрийн цол авсны тий сайхан авшиг буюу юм болоо гэж би бас бод.